Улаанбаатар хот дахь Орхон аймгийн нутгийн зөвлөлөөс Эрдэнэт хотоос түрэн гарсан алдартнуудыг мөнхөлсөн алдрын багны нээлтийг өнгөрсөн амралт өдөр хийлээ. Нээлтэд Монгол Улсын гавьяат тамирчин Шарав Жамц, Наран Тунгалаг болон Улаанбаатар хот дахь Орхон аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ганхуйг, Гишүүн Батсүрэн аймгийн засаг даргын орлогч бас жаргалнаар оролцлоо. За Орхон аймгийн засаг дарга Батлуу Тарин энийг бол маш сайн дэмжиж өнөөдөр анхны 2 алдрын баг нь маань нээлттэй хийж байна. За Эрдэнэт хот бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур өнөөдрийг хүртэл Монгол Улсын эдийн засгийн одоо гол үзүүлэлтийг бол хангаж байгаа ийм үйлдвэр. Тэгээд анх тэр тал байгаас нь ахуулаад байгуулсан одоо шинэ том одоо юу гэдэг удирдлагуудаас ахуулаад одоо Орос удирдлагуудаас ахуулаад манай инженер техникийн ажилтнууд, хөдөлмөрийн баатрууд гээд маш олон алдартнууд бол Эрдэнэтээр бол байдаг. Эргээ алдартнуудыг бол алдаршнуулснаар бол нөгөө талаар бол энэ хөдөлмөр бүтээлийн мөнхжүүлэх нэг том ажил хийгдэж байгаа. За тэр дундаа бол урлаг спортын алдартнууд бол Эрдэнэтээс бол маш их төрдөг. Монгол Улсын төдийгүй Аз дэлхийн аврагт бол нэрээ дурсгсан маш олон алдартнууд байдаг, урлагийнхан байдаг. За өнөөдөр хоёр анхны одоо алдрын баг нь маань Шарав Жамц гавьяатаас эхлээд Наран Тунгалаг гавьяат маань эхэлж байна. Бид бол цаашд энэ Орхон аймгийн засаг даргын шийдвэрээр за мөн иргэдийн урлын тэргүүлэгчдийн шийдвэр гарах бах. За энэний дагуу албажуулаад албан ёсны одоо энэ алдрын баганд мөнхчих хүмүүсийн нэрсийг одоо шалгаруулах ажлын хэсэг байгуулж явна. За энэ ажлын хэсгийн хүрээнд бас шалгарсан одоо алдартнуудыг сошиал орчинд бол Эрдэнэтийн дунд бол санал асуулга аваад хамгийн өндөр санд авсан хүмүүсээр явна. За өнөөдрийн байдлаар хамгийн их санд ирээд байгаа нь бол отом бэлэг агсны санал бол маш их ирж байна. Эрдэнэт хотын нутгийн зөвлөл ганцхан Улаанбаатар хотод ажилладаг. За Орхон аймагт бол Дархуу бол Улаанбаатар хотоос бус бүх аймгийн нутгийн зөвлөл ажилладаг. Магадгүй 330 сумын ихэнх сумынх нь нутгийн зөвлөл байдаг ийм онцлогтой. Тэгээд Улаанбаатар хотын нутгийн зөвлөл маань Орхон аймгийн Эрдэнэт хотынхоо хөгжлийн төлөө маш их ажлуудыг хийж байгаа. Маш их төслүүдийг санаачилж байгаа. Дээрээс нь одоо эрдэнэтчүүдийнхээ нийгмийн асуудал, ганцхан хөрөнгө оруулалт ихгүй бусад бүх асуудлууд дээр ингээд Эрдэнэт хотынхаа удирдлагуудаа хамтраад ажиллаж байгаа. Маш дайчин ийм сайхан залуучуудаас бүрдсэн ийм сайхан нутгийн зөвлөл ажиллаж байгаад бид бүхэн баяртай байгаа. Цаашдаа 50 багныг энхүү тохижуулах юм үүний эхлэл болгож Монгол Улсын гавьяат тамирчин Шарав Жамц, Наран Тунгалаг нарын хэлсэн алдартай үг тэдний гарын хэв болон түүхэнд мөхлөгдсөн амжилтын алтан агшинг болгосон зургийг байршуулжээ. Ингэснээр хүүхэд залуучууд тэднээс үлгэр дуурайл аван өөрсдийн зорилгоо биелүүлэхэд дэм болно хэмээн санаачлагч үзжээ. Энэ санаачлалыг Орхон аймгийн 4 96 баг нь өгдөг. Тэгэхээр зэрэг одоо энэ багнуудыг Эрдэнэт хотынхаа алдартнуудаар одоо дүүрэх гэж байгаа юм байна. Цаашдаа ингээд манай тамирчид, соёл урлагийнхан энэ төргээд ингээд гарах бах. Түүнээс гадна яг манай энэ урт цагааны маань энэ гудамжийг шинийн гудамж болгох гэж байгаа юм байна. Тийм учраас энэ сайхан том ажлын эхлэл гэдэг утгаараа маш их бэлгшээлтэй сайхан санагдаж байна. Энэ 2002 оны зураг энэ Америкийн спортын хамгийн том сэтгүүл Sports Illustrated гэж байдаг. Тэр сэтгүүл дээр гарч ирсэн зураг маань байна. Тэр сэтгүүл дээр миний нэг 2 хуудас ярилцлага тэгээд ийм зургуудтай гарч ирсэн. Тэр зургийг маань олж тавьсан байна да. Спортын хот, урлагийн хот. Тийм учраас хотын залуучууд тандаа спортоор хичээллээрээ ялангуяа манай Эрдэнэтээс маш олон сагсчин төрдөг. Сагсаар хичээллээрээ бас нэг сайхан медаль энэ жилээс Монгол Улсын сагсан бөмбөгийн дээдлигт Эрдэнэт хотын баг орохоор болсон байгаа. Тийм учраас сайн хичээвэл тэгээд дээдлигтээ тэгээд Монгол Улсынхаа нэрийг Аз, Төв, дэлхийд гаргах юм боломж биш үү ахын дүүнэр сайн хичээгээд бэлтгэлээгээрэй гэж хэлээ да. Тэгээ үнэхээр сэтгэл маш өндөр байна. Тэгээд Эрдэнэт хот маань алдартангуудаар одоо алдартай тэрнийх нь одоо алдартангуудын тоонд багтаж игнэнд нь орж тэгээ эхнийх нь одоо баган дээр ингэж тавьж байгаа да үнэхээр их баяртай байна. Энэ 14 оны 8 сарын 29-нд яг дэлхийн аваргын төлөө Дубайд тулдж байсан тулааны зураг байна. Кожо Оши гэдэг Японы тамирчин. Би энэ тамирчныг ялж дэлхийн аварга болж ирсэн. Цаашдаа энэхүү алдрын баг нь үргэлжилсээр гэрэлт гудамж болох юм. Энэхүү алдрын баганд байгаа гарын хэвийг зэсээр цутгаж хийсэн бөгөөд 108 боржин чулуугаар бүрж үйлдэж бүтээсэн байна. Цаашдаа дээрх зөвлөл орон нутгийн хамгаалалттай баян өндрүүлэнд Эрдэнэт хот гэрэлт хөшөөг Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнтэй хамтран бүтээхээр бэлтгэл ажилдаа орсон байна.
За зэсэн дээр одоо наран тунгаа тавиад 10 ахын